Сайн байцгаана уу? Ано байна. Хүндээ Франц улсыг танилцуулъя. Бүгд найрамдах Франц улс нь баруун Европт байрладаг бөгөөд Өмнөд Америк, Атлантын далай, Намхан далай, Энэтхэгийн далай, Өмнөд Мөсөн далайд мөн газар нутагтай 674,843 км талбайг эзэлдэг. Газар дундын тэнгисээс Английн суваг хойд тэнгис хүртэл агаан мөрнөөс Атлантын далай хүртэл үргэлжилдэг. Нийслэл нь Парис хот. Төрийн далбай нь босоо байрлалтай хөх, цагаан, улаан гэсэн 3 өнгөнөөс бүрдэх бөгөөд хөх өнгө нь Парис хотыг төлөөлдөг. Цагаан өнгө нь хаан цэцэглэлийг бэлэгддэг. Улаан өнгө нь эрх чөлөөний төлөө өрсөн цусыг илэрхийлдэг. Төрийн дулаан La Marseillaise. Төрийн урайн эрх чөлөө, тэгш ирэх, ахан дүүсийн ёс. 1789 оны 7 сарын 14-нд La Bastille шорон чөлөөс нь хувьсгалын түүхэн үйл явдал болсон тул 7 сарын 14-ийг үндэсний баяр хэмээн тэмдэглэдэг болсон. Франц улс нь үндсэн газар нутгаараа Бельги, Люксембург, Герман, Швейцар, Итали, Монако, Андорра, Испани гэсэн 8 улстай хилэлдэг. Далай тэнгисийн хилийн чанадах газар нутгаараа 32 улстай хиллэнэ. Францын хамгийн том 5 хот нь Парис, Марсей, Тулуз, Лион, Нис. Албан ёсны хэл нь Франц хэл. Франц улс нь 2024 оны байдлаар 67 сая 795 мянган хүн амтай гэж тоологдсон мөнгөнд тэмдэгт нь евро. 1958 оны 10 дугаар сарын 14-нд Франц улс нь бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуулиа батлаж одоо хүртэл хүчин төгөлдөр үндсэн хуулиа мөрдөж, дагаж хэрэгжүүлсээр байна. Одоогийн Франц улсыг 5 дугаар бүгд найрамдах Франц улс гэж нэрлэдэг. Хагас ерөнхийлөгчийн засаглалтай буюу ерөнхийлөгчийн давуу эрх мэдэл, парламентын өндөр хяналт, хүчтэй гүйцэтгэх засаглал. Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон. Хууль тогтоох эрх мэдэл, Францын парламент, дээд танхим Сена, доод танхим үндэсний Ассамбле. Франц бол Европын холбоог үүсгэн байгуулсан орнуудын нэг. Нэгдсэн үндэсний байгууллагын үүсгэн байгуулагч гишүүн орн бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг. НАТО-гийн гишүүн орн. 1960 онд цөмийн зэвсэгтэй болж дэлхийн давцанд нөлөөгөөд исэн. Мөн G7 буюу дэлхийн 7 том гүрний эдийн засгийн гишүүн. Франц нь эдийн засгаараа Европт 3-т, дэлхийд 7-д ордог. Европын холбооны улсуудын хөдөө аж ахуйн тэргүүлэгч нь Франц улс. Франц улс нь хуурдацтай аж үйлдвэржиж, тансаг зэрэглэл болон нийгмийн бүх салбарт дэвшин хөгжиж байна. Жишээ нь аялал жуулчлал, загвар, цөмийн үйлдвэр, автомашин, урлаг соёл гэх мэт. Францад жил бүр шилдэг, шинэлэг, хувцас загварын шоу зохион байгуулагддаг мөн загварын 7 хоног. Томоохон загварын тайз студ Парист одоо хүртэл байсаар байгаа ч албан ёсны загварын шоу нь Милан, Нью-Йорк, Лондонд болдог. Францад хөшөө дурсгалууд, алдартай түүхэн барилга олон байдаг. Tour Eiffel, Notre-Dame de Paris, Château de Versailles, Musée du Louvre. Франц улс хоолоороо алдартай, маш амттай бөгөөд олон төрөл жортой, мөн багет талхаараа алдартай, олон нэр төрөл, сорт, бяцлаг, дарс үйлдвэрлэдэг. Францын хамгийн алдартай спорт бол хөл бөмбөг. Францын хөл бөмбөгийн багийг цэнхрүүд гэж нэрлэдэг. Хөл бөмбөгийн хүрээлэл нь 1898 онд баригдсан 80 мянган хүн багтах боломжтой. Мөн Tour de France дугуй уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Roland Garros бол Францын хамгийн алдартай газрын теннисний тэмцээн бөгөөд жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том дөрвөн тэмцээний нэг юм. Roland Garros газрын теннисний цэнгэлдэх хүрээлэн нь 1928 онд баригдсан дэлхийн 1-р дайны баатар Францын нисгэгчийн нэрээр нэрлэгдсэн. Мөн Le Mans хотод байрлах Le Mans 24 цаг автомашины музей нь маш алдартай бөгөөд 6 сард ихэвчлэн жилийн 24 дахь 7 хоногт автомашины уралдааныг зохион байгуулдаг. 1923 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь Монакогийн Grand Prix Indianapolis 500 дэлхийн хамгийн нэр хүндтэй 3 уралдааны нэг юм. Франц улс аялал жуулчлалаараа бусад улсаас тэргүүлдэг 2024 онд Олимп, Параолимпийн наадам, соёлын арга хэмжээгээр олон улсын 100 сая жуулчин хүлээн авч дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэгч орны байр сууриа баттгасан. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.